Сайн байцгаана уу? Та нар сайн уу? Анх удаа ингээ өөрийгөө ингээд буцаа барай бичиж чинь. Базрыг юу санагддгийм байна. Өнөөдөр 5 сарын 7 3 өдөр нөхөр охин миний охин бид гур өнөөдөр миний охины хэрэгэлдэг сүүний рекламад орох байгаа. Тэгээд би өглөө усанд орчоо. Тэгээд охиноо холчоод байж гин. Одоо манай нөхөр ажилласаа ирээд тэгээд бид гурав гарна. Би замаараа үсээ одоо нэг үсчинд орж байгаад ороолгочоо тэгээ цаашаа явна. Нүрээ бутсан чинь контр 2 өөр тавьчихжээ. Одоо ахаа контр арилгаж хагаад ахаад нүрээ бутан да. Тэгээд нэгээс ирээрээ гэсэн. Одоо 11 болчихно. Тэгээд газ үсээ янзлуулчихэд явнаа. Одоо нөхөр ирж байгаа гэсэн. Үсээ янзлуулсан, нүрээ бутсан. Одоо явж байна. цаана. Ууштай. Манай хүн өнөөдөр айгүй онцсан. Уйлаагүй. Гадаа өнөөдөр бороо орсон. Манай охин цонхроос амар хөөрхөн хараадсан дээр одоо бороо намдсан байна. Гадаа айгүй гой цаг агаартай байна. Чиг өнгөрсөн. Миний охины одоо баг анхны бороо юм уу? Одоо юм байна. Хаваас хайрцаг авчиж байгаа. Эснэ зодооч таарсан та манай хэмжээ анхудаа зодоод орж байгаа харахгүй шүү дээ. Бид ороо гэртээ ороод ирсэн байж гэн. Гадаа өнөөдөр айгүй гоё өдөр байна. Тэг өнөөдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Тэгээ бодохгүй ямар рекламд тоглосон бэ гэдгийг үзээрэй. Арга 10 настай. Одоо би хийж байгаа юм аа. Нэг шат ахиулах. Одоо би өөрийнхөө ирээдүг өөрөөр л жишээ нь одоо хоёулахнаар л төсөөлдөг гэсэн бол хүүхдтэй болсны дараа ингээд ирээдүг бодсон чинь гоё мэдрэмж төрсөн. 10 жилийн дараа миний охин 10 нас хүрсэн байна. Тэгээд эрүүл сар бол өсөж тарнасаа хоёлаас эрүүл баймаар байна. Охиноо гоё өсмөрэн, гоё төлөвшөлтэй хүн болгож өсгсөн байх баха. 10 настай охин гэдэг чинь нэлээд төлөвшсөн, суур хүмүүжлээ болсон байгаа шүү дээ. Тэр миний охин аюул зөв суур хүмүүжлтэй байгаасай гэж хүсэж байна. Тэгээ миний арга бол эрүүл саруулгаарай. Хүүхдтэй болоод нэг зүйл төр их төвлөрдөг болсон. Эрүүл сарвал байхаа. Тийм. Ер нь хүүхдтэй болоод амьдрал их хайртай болдго юм лээ. Амьдрал их хайртай болсон шүү. Тэгээ ийм рекламд орсон. Тэгээд манай яг тэр сүүний маркетингийн хоёр эмэгтэйдээ бас баярлалаа гэж хэлмээрэн. Айгүй хөөрхөн сэтгэлтэй хоёр охин байсан. Тэгээ маш их баярлалаа. Тэгээ бид гурийн тухайд бол энэ эгдүүгээ сүүгээ өөртөө хэрэгэлдэг. Одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Манай охинд айгүй сайн таардаг болохоор бид гурав энэ сүүний рекламд орсон шүү. Та нараас зөвөр ойлгоорой. Төрснөөс хойш ер нь бол 2-3 газраас манай энэнд ороод өгөөч, тэрэнд ороод өгөөч саналаад ирсэн. Тэгээд өөртөө хэрэгэлдэг болохоор ямар туршиж бусдын хүүхдэд бас ингээд хэрэглээч гээд бусдын хүүхдийг ингээд туршилтын тулд болох гээд байгаа юм шиг санагдаад тэр үедээ бол зарим юмнууд нь ороогүй. Тэгээд яг саяны нийтүү үед сүүний саяны нэг ярилцлага маягийн юмд орох гэж би бас өөрийгөө хэрэндээ бэлдсэн турах гад 1 кг бол хассан баха. Манайд хэлэхгүй л тийм мэдгүй юм. Гэтэ ер нь бол нэлийн турсан. Одоо болохоор сүүлийн хэд хоног идэд бас нэлийн жоохон нэмсэн. Гэтэ нэмсэн гэж камер дээр бол харагдахгүй байна. Эргөөр бол бас мэдэгдэж байгаа. Тэгээ та нартаас үзсэнд маш их баярлаа. Баяртай. Тэгээ нэрээ та хэд таалагдах юм бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Баярлаа. Миний subscribe амар бага байгаа шүү. Таалагдсан бол